Өсвөр насны гол дүр шаргуу хичээл зүтгэл катана онцгой чадвар гэдэг жинхэнэ классик шонен анime бол Demon Slayer буюу чөтгөрийн ангууч. Энэхүү бүтээл шинэлэг зүйл ховорч гэлээ. Тэдгээр классик шонен элементүүдэд тултал нь харуулж, бараг л төгс гүйцэтгэлтэй харуулж чаддаг. Тэгвэл чөтгөрийн ангууч аниме Хашира нарын бэлтгэл арк яг одоо гарч байгаа билээ. Одоогийн байдлаар бид Хашира нарын бэлтгэл хэрхэн явагдах талаар, мөн усны Хашира, Томияка Гиюгийн гонигтай дүүхийн талаар үзээд амжсан. Цувралын өмнөх бүлгүүдэд гарсан чухал үйл явдлуудаас шалтгаалan чөтгөрийн ангуучдын корпус илүү хүчрэг болж сүүлчийн том тулаандаа бэлтгэх шаардлагатай болсон. Тэрхүү сүүлийн тулаанч аль хэдийн хаяанд ирчихсэн байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Хашира нарын бэлтгэл яагаад явагдах болсон, мөн бэлтгэл хийснээр юу болох талаар тайлбарлах болно. Нэмээд нэг зүйл дуртахад чөтгөрийн ангууч Хашира нарын бэлтгэл арк маань Univision болон Look TV-гийн аниме багцад 7 хоног бүр албан ёсны эрхтэй монгол орчуулгатай гарч байгаа бөгөөд зурагтаараа эсвэл гар утсан дээрээ цаг алдалгүй үзэх боломжтой. Мөн дуу оруулга болон хадмал орчуулгын хувьд хүснээр үзэх сонголттой тул монгол дуу оруулгатай эсвэл хадмалтай үзэх сонголт хэн бүхэнд нээлттэй. Чөтгөрийн ангуучдын корпус гишүүдээ болон Хашира нарыг бэлтгэх болсон хэд хэдэн шалтгаан бий. Үүний нэг бол мэдээж Чөтгөрийн хаан Музан болон Незуко нартай холбоотой. Чөтгөрийн хаан Музан 1000 жилийн өмнө Хэйян эртний үед хүн байх үедээ идэгшгүй өвчтэй байсан ба түүний ганц найдвар нэг эмч байсан гэдэг. Харин эмчийн өгч байсан эмэнд маш ховор, домгийн цэцэг, цэнхэр сараа норж байсан ба түүнийг баг багаар чөтгөр болгон хувиргаж байсан. Гэвч Музан түүний амийг хороосноор эмчилгээг бүрэн хийж чадалгүй наранд гарч чадхаа болсон. 1000 жилийн турш Музан наранд ил гарч нарыг ялахын тулд тэрхүү цэнхэр сараан цэцгийг хайсан ч огт олж чадаагүй. 知っていたのは殺した医者のみ。日本中どこを探しても見つからなかった。 Харин дарахтын тосгон аркийн төгсгөлд Незуко наранд гарч эхэндээ түүний арьсны гадна хэсэг түлэгдэж байсан ч эцэст нь нарыг ялан дийлж наранд тэсвэртэй болж чадсан. Яг яаж наранд тэсвэртэй болсон талаар нарийн мэдээлэл гардаггүй ч Тамаягийн хэлснээр түүнд чөтгөрийн жинхэнэ төрхөө олохоос илүү чухал зүйл байгаа учраас тун удахгүй нарыг ялан дийлэх байх гэж захиандаа бичдэг. 禰豆子さんは近いうちに太陽を克服すると思います。 Түүнийг цувралын эхнээс л онцгой чөтгөр гэдэг ойлголтыг өгдөг шүү дээ. Харин 1000 жилийн дараа анх удаа нарыг ялан дийсэн чөтгөр гарч ирснээр Музан цэнхэр сараан цэцгийн ирлээ өндөрлүүлж түүний гол бай Незуко болсон билээ. 選ばれし鬼。あの娘を食って取り込めば私も太陽を克服できる。 Нэмээд мэдээж дарахтын тосгоны байршил ил болж том охирлыг амссан тул чөтгөрийн ангуучдын корпусын байрлалч ил болох аюултай. Мөн дээд царны хүчрэг чөтгөрүүдээ ихэнхийг нь алдсан Музан хамгийн түрүүнд Незуког олж нарыг ялан дийснээр юунд ч дийлдэшгүй хүчрэг болох юм. Харин түүнээс урьдчилж чөтгөрийн ангуучд болон Хашира нар түүнд бэлдэж илүү хүчрэгжих шаардлагатай болсон. これは重要な急務である。重要。そう考えるゆえ、私は柱稽古を提案した。 Хашира нарын бэлтгэл аркийн эхний анги дээр Хашира нарын уулзалтын үеэр Убаяшики Амане чөтгөрийн ангуучдын Минг буюу чөтгөрийнхтэй адил тэмдэгний талаар дурддаг. Хэдийгээр тэрхүү тэмдэгний талаар тодорхой нарийн мэдээлэл байдаггүй ч хамгийн анх нарны амьсгал буюу анхны амьсгалыг бүтээсэн Зүкикүни Ёриичи төрөхтөөл нүүрэндээ Мингтэй төрсөн гэдэг. Харин түүний ачаар эргэн тойрондох сэлэмчт нь мөн адил өөрөө өөрсдийн тэмдэгтэй болсон. アザの者が一人現れると共鳴するように周りの者たちにもアザが現れる。 Тийм ч учраас энэ үеийг чөтгөрийн ангуучдын алтан үе гэж нэрлэдэг. Үүнээс хойш чөтгөрийн ангуучдын түүхэнд тэмдгийг гаргаж чадсан сэлэмчд огт байхгүй байсан бөгөөд Танжиро өөрийн тэмдгийг нээснээр бусаддаа нөлөөлж Токито Муичиро, Канрожи Мицури нар дээд сарны чөтгөртэйг тулааны үеэр тэмдгийг өөртөө ч анзааралгүй нээж чадсан. 今この世代で最初にアザが現れた方、柱の階級ではありませんでしたが、かまど炭治郎様、彼が最初のアザのもの。 Харин Токито Муичирогийн тайлбарснаар тэмдэг гарах үед зүрхний хэм 200-аас дээш гарч биеийн дулаан 39 хэмийг давж байсан гэдэг. Амьсгал ашиглагч сэлэмчид тэмдгийг нээснээр маш олон давуу талуудтай ба асар их хүч чадал, хурд, биеийн тэсвэрийг олж авдаг. Харин тэмдэгтэй хүмүүс асар их хүчээр ничирийн элдийг барьснаар тод улаан өнгөтэй болон хуурдаг. Эсвэл тэмдгийг нээсэн чөтгөрийн ангуучид элдээ зөрүүлснээр итвчих боломжтой. Танжирогийн хувьд тэмдгийг нээж дарахтын тусганы тулаанаар элдэнд гүн улаан өнгөтэй болдогч Незукогийн галны тусламжтайгаар улаан болсон.
Харин тод улаан өнгөтэй болсон элд дээд зэрэглэлийн чөтгөрийн толгойг завчхад илүү хүчрэг болж нөхөн сэргэлтийг нь удаашруулдаг. Бүр дээд царны хүчрэг чөтгөрүүдээс гадна чөтгөрийн хаан Мусаны нөхөн сэргэлтийг хүртэл удаашруулдаг. Тийм ч учраас Ёричи Мусанд хамгийн хохирол учруулж түүнийг хороход хамгийн ойрхон байсан чөтгөрийн ангууч гэдэг. Түүнээс гадна тэмдгийг нээснээр Мусаны чөтгөр болгон хувиргах цусыг эсэргүүцэх боломжтойгоос гадна Transparent World буюу орчуулбал ил тод ертөнц гэх чадварыг нээдэг. Энэхүү чадвар нь дайсныхаа биеийг нэвт харах ба цусны урсгал, амьсгал, булчингийн чангарал гэх мэт бие доторх бүх зүйлийг уншдаг. Ингэснээр дайсныхаа хүчрхэг, хурдан дайралтуудыг төрүүлж мэдэн хамгаалах эсвэл болтох боломжтой болдог ба нэмээд бүх зүйл удаашарч хариу үйлдэл үзүүлэх хурдыг нэмж чаддаг. Дархтын тосгоны үеэр Танжиро хан Тенгүүгийн жинхэнэ биеийг тэрхүү чадварыг ашиглан харж чаддаг. もっと鮮明にもっと見つけた心臓の中 Гэвч бүтэн биеэр нь бус зөвхөн жинхэнэ биеийнх нь байрлаж буй цээжин эсхийг хардаг учраас бүрэн гүйцэд нэж чадаагүй гэсэн үг. Хэдийгээр чөтгөрийн ангуучдын энэхүү тэмдэг асар их давуу талыг олгодогч тэмдгийг нээсэн хүн хараал хүртэх ба 25-аас дээш наслах боломжгүй болдог. Дээд царны 1-р чөтгөр Кокушибо нь хүн байхдаа чөтгөрийн ангууч байсан ба Ёричигийн ихэр дүү байсан билээ. Тэрээр мөн л тэмдгийг нээсэн бөгөөд 25 нас хүрэн тэмдэгний хараалаар үхэх аюултай болсон тул олон зуун жил наслахын тулд Мусаны цусыг хүртэж чөтгөр болон хувирсан. Сарны амьсгалыг хэрэглэж тэмдгийг нээн түүнээс үүдэх олон чадваруудыг ашиглах чадвартай чөтгөр дээд царны 1-р байх нь аргагүй бизээ. Гэвч энэхүү хараалыг даван гарч 25-аас дээш насласан ангуучид бас бий. Жишээ нь төрөлхийн тэмдэгтээ төрсэн анхны амьсгалыг бүтээгч Цукикүний Ёричи 80 насласан гэж гардаг. Харин Незукогийн ховор тохиолдлоос гадна энэхүү нууцлаг тэмдгийг нээж илүү хүчрэг болохоор Хашира нарын бэлтгэл эхэлсэн билээ. Одоогийн хамгийн хүчрэг чөтгөрийн ангуучд болох Хашира нар тэрхүү нууцлаг тэмдэгний хүчийг нээхийн тулд энэхүү бэлтгэлээ эхлүүлсэн. Нэмээд доод түвшний чөтгөрийн ангуучид хитрхи сул дорой байгаад бол эцсийн тулаанд тэднийг бэлтгэж зориулахоор бэлтгэж эхэлсэн билээ. Энэ хэсгээс хойшоо тодорхой хэмжээний спойлер агуулгдсан тул цааш үзэх хэсгээ өөрсдөө шийдэрэй. Бэлтгэлийн үеэр Танжиро тэрхүү хүнд хэцүү даалгаврыг даван гарч олон Хашира нарын хүндлэлийг хүлээдэг. Заримынх нь дургүйч хүргээд амждаг. Танжирогийн амжилтын ачаар Зенитсу, Иносуке нарч бэлтгэлийг амжилттай давж чаддаг. Харин Хашира нар тэмдгийг нээх учраа ололгүй янз бүрээр үзнэ. Гэвч Музан аль хэдийн хөдөлж эхэлсэн байх ба Infinity Castle-ыг удирддаг Накиме гэх чөтгөрийн ангуучдын 60 үеийн байршлыг тогтоон чөтгөрийн ангуучдын корпуст аль хэдийн тагнуулуудаа тавьсан байдаг. Харилцаа муутай байсан Гию болон Санами нар модон сэлмээр тулдсан ч тэдний тулаан аль альныхын сэлэм хугарч төгсдөг. Харин Санами тулаанаа дуусган явах замдаа Накимегийн тагнуулыг олон устгах бөгөөд энэ үеэр биеийн хүнд байдалтай болсон Убаяшки дээр чөтгөрийн хаан Музан өөрийн биеэр ирснээр Хашира нарын бэлтгэл арк төгсдөг үлээ. Харин үүний дараа сүүлийн тулааныг Infinity Castle болон Sunrise Countdown гэх хоёр арк туваах бөгөөд эдгээр аркууд нь цувралын хамгийн хүлээлттэй, хамгийн их тулаантай гал асаасан аркууд билээ. Мэдээж өөрийн биеэр утсан Музан Убаяшки Кагаяг устгаж Хашира нар болон бусад чөтгөрийн ангуучид ч түүний эсрэг сүүлийн тулаанаа Накимегийн удирдах Infinity Castle-д хийдэг. Харин Infinity Castle аркийн үеэр хэд хэдэн Хашира нар тэмдэгэ нээж асар хүчрхэг болдог ба сая дурдсан улаан элд Transparent World гэх мэт чадваруудыг ч ашиглаж сурдаг. Нэмээд Музан, Кокушибо гэх мэт нууцлаг дөрүүдийн өмнөх түүх болон тэрхүү ертөнцийн талаар маш их мэдээллийг ил болгодог. Тэгэхээр чөтгөрийн ангууч гэх энэхүү гайхалтай цувралын сүүлийн тулааны өмнөх бэлтгэлийг харуулах мөн бусад Хашира нарын өнгөрсөн түүх нэмээд сүүлчийн тулаанд асар том ач холбогдолтой энэхүү арк нь нийт 8 анги гарах юм. Ийм чухал аркийг та бүхэн цаг алдалгүй албан ёсны нэрхтэйгээр Innovation болон Look TV-гийн аниме багцаас үзээрэй. Бидний бичлэг таалагдсан бол лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн pop соёлтой холбоотой өөр олон сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл манай сувагт subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.